Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. За мэдлэг подкастын 2 дахь дугаар та бүхэнтэй TM телевизээр хүрч байна. За ингээд хүний амьдралд мэдлэг, танин мэдхгүй хамгийн хэрэгцээтэй зүйлсүүдийн нэг. За энэ бүхнийг та бүхний энэ хэрэгцээг хангахаар мэдлэг подкастад маш олон төрлийн зочдыг уурж оролцуулж бас ингэж гоё чөлөөтэй ярилцах. Энэхүү подкаст маань үргэлжилж байна. За гээд 2 дахь дугаарынхаа зочноор бас сонирхолтой зочныг урьж оролцуулсан байж байгаа. За энэ бол ерөөхдөө бид нар өнөөдрийнхөө подкастаар шинжлэх ухааны салбарыг бол түлхүү ярилцах болно. За ингээд гэртээ туршийн үүсгэн байгуулагч Алтан Гэрэл оролцож байна. За урьдлаа хүлээж авч оролцож байгаа танд маш их баярлалаа. За баярлалаа. Өнөөдөр тэгээд маш сонирхолтой өдөр, Монгол бархлын өдөр болж байгаа. Дээрээс нь одоо их эзэн Чингис хааны маань мэлмийн нээснэ 863 жилийн ой болж байгаа. Тэгэхээр маш олон салбарт бол одоо манай монголчууд маань манлайлж байна. Өөрсдийнхөө уур чадвар, мэдлэг, туршлагыг өөрсдийнхөө байгаа боломжит нөөцөө харуулж байна. За тэгвэл өнөөдөр болохоор бид нар шинжлэх ухааны салбарт одоо бид нар ямар ололт амжилттай байж байгаа юм те. Бас одоо нөгөө тэнд орхигдчих вэ гэсэндээ би өнөөдөр яг шинжлэх ухааны салбарыг илүү онцолж ярих гэсэндээ өөрийг чинь бас урьсан манай Алтан Гэрэл зочин маань болохоор шинжлэх ухааны салбарт маш олон жил бас өөрийнхөө зүгээс бас монголчуудад тэрс монгол хүүхдүүдэд одоо энэ шинжлэх ухаанд зөвөр одоо үлгэрлэн дуурайлж уруу татах энэ ажлыг бол хийсэн. Та бүхэн одоо утгагүй танилцаж сонсох байх. За ингээд өөрийгөө бас тавчхан танилцуулаач. За сайн байцгаана уу. Тэгээ намайг Алтан Гэрэл гэдэг. Би гэртээ туршиг гэдэг одоо шинжлэх ухааны бүтээлийн наадмын зохион байгуулалтыг одоо үйл ажиллагаа явуулаад 4 жилд очино одоо эх хонд 5 дахь жилийн эхэлж байна. За тэгээд гэртээ туршихын тухай зөндөө дэлгэрэнгүй ярих хэлбэж тий. Тэгэхээр хоёулаа яриагаа эхлэхийн өмнө те яг энэ Монгол улсад шинжлэх ухааны салбар одоо ингээл бас хөгжиж буй те одоо ерөөхдөө яг түүхэн хугацаа ингээд ярих юм бол ерөөхдөө манай монголчууд чинь эрт дээр үеэс ахуулаад нүүдлийн соёл те яг тэр дундаа бол одоо бүр яг энэ нүүдлийн одоо бүр маш их ажиглах анзаарах ерөөдөө шинжлэх ухаан гэж яг юу юм бэ те шинжлэх ухаан хүний амьдрал ер нь ямар ач холбогдолтой юм бэ. За тэгвэл эрт дээр үеэс ахуулаад өнөө хүртэл одоо энэ манай монголчууд зарим нь ингэж ярих юм шинжлэх ухаан хэрэгтэй ч гэх юм хэрэггүй ч гэдэг юм те энэ талаар та яг юу гэж бодож ямар үзэл бодолтой байдаг вэ энэ талаар хуваалцаач одоо ер нь хэрэгтэй юм уу? Үгүй шинжлэх ухаан хэрэгтэй юм уу гэдэг мэтгэлцэн ч юм уу асуудал бол ярих нь бол амар утгагүй асуудал. Яагаад тэгэхээр хүн төрөлхтөн гэдэг одоо энэ бодгол үүсээд хэрвээ шинжлэх ухаан байхгүйсэн бол одоо өнөөдөр бид нар агуудаа бөөнөрөө сүгээр ингээл амьдрал байж байгаа шүү дээ. Тэгэл энэ хугацаанд одоо хүн төрөлхтөн дугуйг нээлээ, галыг нээлээ тий ингээл явж байгаа. Тэгээд ер нь бол дундад 100-аас хойш гэх юм уу шинжлэх ухаан ч нэг юм дээшээ доош отол явж штэ өксөөл буруудаал тий. Тэгээ ингээ явж итэл одоо 100 гаруй жилийн өмнө бид нар онгоцгүй байлаа гэж бодлоо тий. Гэтэл өнөөдөр бид нэр дууны хурднаас хэд дахин хурдтай онгоцыг бүтээсэн ингээл явж 100 жилийн дотор тий. Одоо чинь хүндрэлтэн бол чинь эрчим хүчээ галаас авдаг гэсэн бол өнөөдөр нанаас авч ийн атомын одоо цөмийн уруулаас хүртэл дулаан гаргаад тэрийг эрчим хүч болгоод ингээ явж байгаа. Тэгээ энэ бүхэн бол шинжлэх ухаан одоо хязгааргүй. Тэрний араас бид нэр ингээд одоо ингээл ноцтол оролдол хүн болгон чармаагаал ингээл явж байгаа. Тэгэд шинжлэх ухаан одоо телевизээ сууж байгаа энэ хүн хүртэл тэгэл шинжлэх ухааны буйнаар л нэг үзэж байгаа шүү дээ. Шинжлэх ухаан байхгүй бол бид нар одоо тэг зургатч үз байхгүй, интернетч байхгүй ингээл байж харанхууд л агуу дотрооч ярилцахчгүй тий. Агуу дотроо бөөнөр ингээл шамбаралдал ингээл байж байгаа шүү дээ бол тий. Одоо хүний нэгдлийн үед яаж амьддаг гэсэн юм хэн мэдхөө. Гэхдээ тэрнээс хойш бид нэр хэдэн одоо оюун ухаанд хүн бий болоод тэрнээс хойш сүүлийн 5000 жил бол хүн төрөлхтний амьдрал бол асар их хэмжээр өөрчлөгдсөн. Дор ажил одоо дундаж насталт тий. Одоо би энэ жил 41 тий. 5000 жилийн өмнө бол одоо баг хизээ өгөх юм бол хүн асуухаар байсан тий. Тэгэхэд л одоо бол чинь бидний үеийнх 80 оныхон бол одоо чинь дундаж насалт 80 орчим байх бах. Баг ингээд прогнозер ингээд харах юм бол тэгэх юм бол одоо чинь би амьдралын талд нь л явж байгаа юм байна. Тэг мэтлээ гэж дундаж насалт урт амьдардаг болж байна, эрүүл амьдардаг болж байна тий. За одоо чинь донор хийдэг байгаа шүү дээ. Хүмүүс ингээд донор эрхтнийг аваад эрүүл эрхтнийг өөр хүнд суулгаад өгчдөг чинь. Энэ мэтлэн шинжлэх ухааны олд амжилт үнэхээр гайхамшигтай байл.
байгаа. Тэгээд монголчууд бид нар тэнд бас өөрийнхөө хувь нэмрийг бол тодорхой хэмжээгээр оруулаад ингээл явж байгаа. За тэгэхээр шинжлэх ухааны салбар бол одоо маш олон төрлийн дотроо бол хуваагдаж байгаа тийм ээ. Одоо энэ чинь байгалийн ухааны салбар, нийгмийн ухааны салбар, хүмүүнлэгийн ухааны салбар гих мэтчлэн тийм. Тэгвэл яг өөрөө яагаад энэ байгалийн ухааны салбарыг сонгов? За хоёлоо одоо таны түүхээр бас нэг жоохон аялаа те. Одоо шинжлэх ухааны тийм дуртай хүн одоо байв уу? Багтаа ямар хүн байв те. Багасаал шинжлэх ухааны дуртай байсан. Тэгээд шинжлэх ухааны аягүй гоё шинээр юм олж мэдих таних чинь яагаад гэдэг асуултыг асуудаг хүмүүс ер нь хүн бол яагаад гэдэг асуултыг асууж явах хэрэгтэй байх гэж боддог. Тэгээд нөгөө би нөгөө нэг ном ичсэн ба. Тэгээд нөгөө бууж өгөх ирэх байхгүй гэдэг нэртэй ном л дээ. За. Тэгээд тэр Израилийн анхны 2 дахь ерөнхий сайд бичсэн ном байхгүй. Тэгээд тэр хүнийхээ одоо намтарныхаа номын төгсгөлд нь 3 санаа хэлж ирсний нэг нь болохоор би Израиль улсын 3 сая гаруй 4 сая ч лөө. За хүн амынхаа хүн ам нь бүгдээр яагаад гэдэг асуултыг асуудаг үндэстэн бий үлдээлээ гэж бичсэн байсан. Тэгэд энэ бол айгүй чухал гэж боддог. Яагаад ингэж хийж болохгүй гэж, яагаад өөрөөр хийж болохгүй, яагаад хялбар хийж болохгүй гэх мэтлэн тий. Хүн хамгийн гол юм болохоор яагаад гэдэг асуултыг асууад тэрний хариултыг хин нэгнээсээ нээлттэй асуудаг баймаар байна. Тэ? Тэгээ монголчин бид нар заримдаа бас хүүхдүүдэд яагаад асуух юм ийм л байдаг шүү дээ гэж шахаад. Басаал ийм байдаг шүү дээ. Яагаад олон юм асуугаад байгаа юм шүү дээ. Тэг гэтэл ингээд яагаад гэдэг асуулт чинь амар одоо хүн төрөлхтний үүсэл хөгжлийн хамгийн чухал асуулт бол яагаад байгаа. Яагаад ийм байж болохгүй гэж. Тэгээд яагаад тэрний араас хөгжиж болохгүй гэж. Тэгэхээр тэрнийг л тийм үндэстэн бүтээх нь аливаа том амбицтай улсуудын бас гол зорилго юм байдаг юм билээ. Тэгээ монголчуудын бас тийм амбиц гол зорилго байгаасаа гэж би бодож байгаа. Бид нар чинь нэг жоохон яагаад гэдэг асуудаг хүн жоохон дургу нийтээрээ чи яагаад асуугаад байгаа юм бэ? Яагаад гэдэг асуугаад байдаг. Тэгэхээр миний бодлоор бол яагаад гэдэг асуултыг асуудаг олон хүн байх хэрэгтэй гэж бодож байгаа. Ямар гоё юм бэ? Би одоо Франц хүмүүсийг те Франц жуулчдыг Монголд авчираад яг ингээд аялуулад гайд хийгээд нийтдээ 14 жил болсон байна. За тэгээ анх яг нөгөө Франц хүмүүстэй чи харилцаад эхлээд чи соёлын ингээд юм ялгаа гарч байгаа шүү дээ. Тэгээ миний хамгийн бас дургуй гэдэг ч юм уу нэг юм бас гайхдаг байсан зүйлүүдийн нэг нь юу байсан гэсэн чинь яг наач байхгүй. Яагаад? Францууд амар тэгдэг байхгүй юу? Pourquoi гэх те. Яагаад ингэж байгаа юм да? Яагаад ингэж байгаа? Тэнгүү зарим тохиолдолд би бас мэдхгүй гэж болно шүү дээ те. Тэнгүү тэгэл завсар зай өгөхгүй л ерөөсөл яагаад ингэж учир шалтгаан нь юу юм? Яагаад ингэж байгаа? Яагаад ийм үр дүн гарсан? За тэгээ яагаад одоо энэ ингэж болдгүй юм гэдэг маш их яагаад гэж асуудаг байсан байхгүй юу? Тэгээд одоо 10 хэдэн жилийн дараа би өөрөө яагаад гэж амир хүмүүсээс асуудаг болсон ч байх шиг те. Тэгээ бодоод үзэнгүүд чинь шинжлэх ухааны салбар гэдэг өөрөө яг нэг тодорхойлтуудыг би яг өчигдрөөр уншижсэн юм а. Одоо юмыг танин мэдэх те, ажиглах, тэгээ тэрийгэ судлах, судалсныхаа мэдлэг болгосныгоо ямар нэгэн асуудлыг шийдэхэд ашиглах гэж ингэж тодорхойлолт нь байдаг юм байна лээ. Тэгэхээр яг л нэг юмны учир зангилааг л ингэж бас тайлах гад байна да тий. Одоо байгалийн шинжлэх ухааны талаасаа би зүгээр хэлэхэд бол байгалийн шинжлэх ухаан бол хүртгэн шинжлэх ухаан гэж би бол ойлгож байгаа. Тэр нь юу гэхээр байгалийн шинжлэх ухааныг бид нэр хардаг тий, сонсдог, хамтдаг, үнэрлэдэг, мэдрэхүүгээр мэдэрдэг тий. Гэвь мэдрэхүй эрхтүүдэрийг мэдэрдэг шинжлэх ухаан. Одоо чинь ус цэглэгааныг ч юм уу тий сонсож болно тийм үү? Харж болно. Хөрүүлж мэдэрч болно тийм үстэй. Гэх мэтлээ ингээд тэгжиж хүнд итгүүлж байгаа. Одоо чинь хар яргаас нэг өөр хүн төрлөختөнд хоёуч мэдгүй нэг хүн ч юм уу бодгалыг авчираад ингээд шинжлэх ухааныг тайлбарлуулаа гэвэл тэр хүн чинь харуулж ижил шинжлэх юмыг ойлгуулна тийм. Ингийн жишээ бол чинь солонгойд шүү дээ. Бороо хоргийн гардаг солонгой. Хараагүй хүнд одоо чинь солонгогийг хичтээн тайлбарлсан ч гэсэн тэр хүн өөрөө харах юм бол 100% ойлгож байгаа. Тэгээ тэрнтэй адилхан манай Монгол болохоор шинжлэх ухааныг болохоор ингээд нэг уран зохиолын аргаар хүн танилцуулах гэдэг юм. За тэр нь одоо жишээ авъя л да. Тэгээ одоо чи шинжлэх ухааны солонгодоор ч явсан шүү дээ. Солонгодоор ч явахад уран зохиол дээр номон дээр биччихээд хүүхдүүдийг тэр чэйжлүүлээд буцаад тэр үе шалгалт авдаг байхгүй. Тэрнийхээ оронд нэг удаа харалцсан хүүхд бол тэрийг солонгыг харуулад тий өөрөөрөө танилцуулаад тий одоо чинь баг ангийн 1-р ангийн хүүхдээс солонго гэж юу гэж үгүй тийм юм гэж баг юмэр штэ. Тэгэнгүүт бид нэр тэр мэдлэгийг ингээд явц туснанд нь болохоор ингээд хайрцаглаад
ийм л байх хэрэгтэй гэд хайчлаад хахаар тэр хүүхд 10 дугаар өдөр ороод ирэхээр өөр болчдөг байхгүй. За би танад нэг зохиолч Кен Робинсон гэдэг боловсрол судлалын айгу том хүн байдаг. Тэрний ном дээр авсан жишээ татъя тий. Тэр жишээн дээр яадаг вэхээр нэг хүүхд үйжээ. Бага ангийн 6 настай. Тэгээд Англид. Тэгээд тэр хүүхд төрсөн хичээлээ хийдэггүй. Ингээд анхаарал сарнидаггүй. Тэгээд одоогийн хурал ADHD гэдэг нэг анхаарал төвлөрлийн эмгэг юм шүү дээ. Гэж тухай. Гэхдээ 1920 он болохоор ADHD-тэй байж болохгүй шүү дээ. Яагаад гэвэл нэгээг өмч хүн авч болохгүй. Мэдхгүй шүү дээ. Тий. Тэр нэгээг өвчний хүн тусч болохгүй шүү дээ. Тэгээд сургуулийн цагаараа ээжтэнд дуудаад ингээд танаа хүүхд ингээд ер нь бол мэдрэл муутай байна. Та ингээд тусдаа институцэд явуулаа тэгсэн бил. Тэгээд ээж нь хүүхдээ аваад тийм сэтгэл судлаачийн тусгай сургуульд авчихсан бил. Тэгээд ингээд суугаалсан. Тэгээд тэр хүүхдэд ингээд тэр хүнтэй ярьсан амар чухал юм байна гэж тухайн үед бодож ирсэн юм бил тэр хүүхд. 6 настай. Тэгээд нөгөө нэг амар гоё ярьж авчихсан. За минийхөө чи айгуу сайн байна. Анхаарал үнэхээр сайн төвлөрч чадлаа. Ингээд цаг гаргасан баярлаа. Би ээжтэй чинь гараад нэг уул затах яа гэд. Тэгээ 10 гот ингээд цонхон шилтэй юм бил л дээ. Гарахтаа ингээд радиогоо чангалчаад гараа авчихвал. Тэгээд гарангууд ээж нэг хажуусан. За чи одоо харж байгаарай гэл тэгсэн чи нөгөө охин ингээл радионы явж байгаа хөгжмөнд босол бүжгэлж гинэ. Танаа охин зүгээр одоо тийм анхаарал төвлөрөх ямар энерги байхгүй асуудалгүй. Танаа охин зөвлөж бүжигч юм байна. Гэт охиноо бүжгийн сургалт өгчөө гэд. Тэгээд тэр охиныг бүжгийн сургалт өгсөн юм. Тэгээд тэр охин өөрийнхөө дурсамж дээр бичсэн болохоор нөгөө тэр ангид ингэж яваад шнийг л амар гоё юм бэл. Бүжиг ингээл бахан бүжгэлдэг болсон юм даа. Яг нэг өөрийнх нь ертөнц. Тэгээд тэр хүн ингээд амар гоо санагдсан. Тэгэл хичээлээ хийдэг тий. Тэгэхээр зарим хүний анхаарал төвлөрдөг юм шиг мөртлөө өөр юмар төвлөрдөг. Өөр хүн болгон өөр ингээд сурах арга барил та тий. Тэгээд тэр охин яасан гэхээр сургуультай ороод бүжгээрээ төгсөөд 10 жилийн бүжгээр төгсөөд их сургуультай бүжгээр сураад Royal Ballet гэж яддаг шүү дээ. Английн эзэн хааны балетийн гослол бүжигчин болоод. За сүүлд Нью-Йоркод ирээд тэр одоо нөгөө Нью-Йоркийн Broadway-ийн амар том шоудууд одоо бүжгийн дэглэсэн хүн байхгүй. Одоо Wicked тий. За нэг амар том Broadway шоудууд бүгдийг бүгд дэглэсэн дэлхийн тэр бунтан. Тэгээд Английн хатан хааны одоо өргөмжит бүжигчин ч юм уу тий. Амар том цолоод дүрт ингэ явсан тий. Тэгээд тэр хүүхдийг хэрэг багтана одоо чинь анхаарал төвлөрч юм сэтгцэн ихтэйгээд англиар ингээд нийгмээс гаргацсан бол тэр гой бүтээлүүд хийж чадахгүй байна. Тэгэхээр бид нэр хүүхдийг ингээд сургахтаа хүүхд болон өөр ингэсэн сурах арга барилтай. Онцлогтой. Тэрнээ тохируулсан юм орчин бий болох хэрэгтэй. Тэ? Хүн болгоныг адилхан ингээд ширээний ард суулгаад араараас нь ингээд мөрийг харуулад ингээд суулгаад боловсрол олгоно гэдэг бол одоо бас тийм тохиромжтой биш. Тэ? Сургуулийн орчин бол хүүхдийг өөрийгөө таньж мэдхэд нь өөрийгөө юун дуртайгаа ойлгохын дэмждэг тийм орчин байх хэрэгтэй гэж. Одоо сүүлийн шинжилгээ ухаан үзээд байгаа. Ягаад гэвэл харилцааны талбай дээр нэг нь төмс, нэг нь луу, нэг нь байцаа, тий, нэг нь улаанлал ингээд ургаж ивэл бүгдээрэнд нь адилхан нөхцөлөгч чи хичнээн нөгөө нэг комбо банд дээр гардаг шиг тий. Чи лирний мод тавьсан бол лир л авна. Чи хичнээн лирийг алимд болох гэж хүчлээд чадахгүй гэдэг шиг. Одоо чинь амар сууд ухаантай лаг шинжилгээ ухааны хүнийг нийгмийн шинжилгээ ухаан ч юм хөгжимчин болох гэж дэлэхгүй шүү дээ. Дээш тэгчихгүй. Харин агуус хөгжимчдийг шинжилгээ ухаанч болгоно гэвэл бас чадахгүй боломжгүй. Тэгэхээр бид тэр болгон орчинд нь зориулсан юм тэр хүүхдүүдийн одоо нэг ургамлаар бол ургах орчин ил бий болох хэрэгтэй юм шиг. Ямар гоё яриа вэ? Хоёлаа одоо яг энэ яриаг үргэлжлүүлэн заяа. Яг нэг одоо Монголын боловсролын салбар за тэгэл одоо яг энэ хүүхдүүд шинжилгээ ухаанд одоо яаж дурлж ийн эсвэл дурггүй байна гэдэг ч юм уу те энэ талаар гоё ярих гэж бодож байна. Гэхдээ яг хөө энэний өмнө би бодохдоо яг би Францад нэг оюутан болоод ингээ яваад очихгүй юу. Тэгээ ягаад Францууд ч бас одоо нэг маш хамгийн их Нобелийн шагнал авсан орн те. Дээрээс нь маш их лаборатори ихтэй. Судлаа шинжилгээгээрээ ч гэсэн дэлхийд хэрэгүүлдэг юм болсон ба. Яагаад би юм бэ гэдэг нэг асуулт бас байгаад байгаа хөө. Тэр чинь боловсролын систем дээр байд юм байна. Яасан гэж манай Монгол улсад бол ахлах ингээ төгсөөд их хвчлэн их сургуулийн 1-р курсэд ороод гээд мэрэгжлийнхээ анхан шатны ойлголтыг үзээд явдаг шүү дээ. Тэгээ 4 жилийн хугацаанд сурдаг. Францд ингэдэг юм байна. Ахлах ангид орохынхоо өмнө тухайн хүүхэд мэрэгжлээс аль хэдийн сонгогдсон байт юм байна. Тэгээд
багаас нь ахуулаад ахлагын хүртэл нь эцэг их болон багш нар нийлээ тэр хүүхдийг маш их ажиглалтын одоо судалгааны арга зүйд тулгуурлаад тэр хүүхдийг юунд дуртай байна, юунд дургүй байна, ямар зан чанартай байна. За тэр хүүхэд ямар мэрэгжил тохирохоор байна те. Дээрээс мэрэгжлийн сэтгэл зүйчд ажилтдаг, мэрэгжил одоо сонголтын бас одоо мэрэгжилтнүүд ингээд ажилтдаг ч гэдэг юм уу. Тэгээд 9-р анги одоо 10-р ангид өгсөд ахлах анги руугаа ороход тухайн хүүхэд мэрэгжлээ сонгоцсон те. Тэгээд одоо мэрэгжлийнхээ үндсэн ойлголт, онол бүх мэдээллүүдийг мэдлэгийг ахлах ангидаа авч гэлж байгаа. Тэгээ их сургуулийн 1-р курст ороход тэр хүүхэд те бүр ингээд бүх анх шатны ойлголтоо авцсан дунд чат руугаа ороод ирсэн нэг юм байгаа байхгүй. Би яг анх оюутан болоод ингээд орсон чинь төөрөлдсөн те. Юу вэ энэ ч одоо анх шатнаас хичээлээ үзэхгүй мүү гэд бакалавраар сурсан чинь тэгсэн чинь бүр надаас хайлтсан юм өндөр мэдлэгтэй хүмүүс дунд ингээд орж өрсөлдөж байгаа байхгүй те. Тийм учраас зүгээр яг тэгжил аягүй сайн бэлддэг юм байлээ. Яг өөрөө чи ярьсан дээр тулгуурлаад хүүхдийг тэгж нөгөө нэг өөрсдийнх нь тэр профайл дээр гэдэг юм уу те гэж таарсан мэрэгжлийг сонгуулдаг тулдаа энэ Францын боловсролын систем бас сайн байж магадгүй гэж би зүгээр бодсон. За тэгвэл Монгол улсын хувьд одоо манай Монгол улсын хувьд одоо сайжруулах шаардлагатай зүйл юу вэ? Ерөнхийдөө энэ хүүхдүүдийн шинжилгээ ухаанч байдал ер нь хэр төвшөнд явагдаж байгаа вэ? За одоо нийгэмдээ чинь шүүмжлэлтэй хандыг үйл зөндөл юм байгаа тий. Тэгээ өчтөр би бас нэг хүмүүстэй уулзаж чинь тэгж хэлж илээ. Шүүмжлэх амархан хамгийн залхуу хүмүүсөө шүүмжилдэг. Тэгээд эсвэргээрээ бид нэр шийдлэл ярих хэрэгтэй. Шүүмжлээд явах шийдлэр гэдэг. Тэгээ өнөөдөр болохоор Монголын шинжилгээ ухааны хөгжүүлэхийн тулд бидэнд нэгдүгээр шинжилгээ ухаанд итгэдэг хүмүүсийн тоо нэмэгдэх хэрэгтэй байна. Одоо нийгэмдэр ингээд асуудлууд ингээд яригдахаар тий. Шинжилгээ ухаанд итгэдэг үү, статистик тоонд итгэдэг үү гэсэн юм зургатаар ингээд яриад байгаа хүмүүс байгаад байгаа. Дэлхийн аль ч улсад очисон ийм эргүү тэнийг асуудлыг хэлхинж тоохгүй шүү дээ. Тоонд итгэдэг, статистик итгэдэг хүн бол чи юунд итгэдэг юм бэ тий? Тим хийсвэр хүмүүс зургатаар яриулахгүй байх гэж би боддог. Монголд чинь тоонд итгэдэг хүмүүсийн олох байгаа. Монголчууд сошиал дээр үсэрч гарч ээж орилж чадахгүй байгаа ч гэсэн ерөнхийдөө ингээд хүнтэй ингээд уулзахад жирийн нэг малчаа алчаад ингээд ярихад логик сэтгэлийг сайтай. Байгальтайгаа ойрхон учраас ямар ч асуудлыг ярихад ойлгодог. Тэр хүлээж шүрдэг. Том зургаараа юмдээ гэлэхээр тийм ээ л гэдэг. Ийм л үндсэн багхгүй. За хүүхдүүдийн хувьд болохоор Монголд илүү лабораториуд байгуулах хэрэгтэй. Хим, физик, биологи ингээд суур шинжилгээ ухааны хэдэн лабораториуд сайн байна. Тэгээ одоо нөгөө 10 жилд үздэг штеп. Мэлхийг ингээд удаан буслахад ахаар чанагддаг гэж туршилт өгдөг штеп. Чи тэр туршилтыг Монголд хийж үзсэн байхгүй штеп. Тэг. Байхгүй. Ерөөсөө хин заагаагүй. Гэтэл ягаад тэрийг хийж болохгүй гэж тий. Тэрийг одоо чинь амир одоо ингээд тэр туршилтыг харигс бүтүүлгэл байгаа л та. Гэхдээ тэрийг чинь яаж хийдгийг хийх нөхцөл боломж нь байгаа юм. Одоо чинь ингээл Америкийн гадаадын киноноор хараад тэгдэг штеп. Нөгөө биологи хичээл дээр мэлхий задлал. Тэгэл зарим бөлжөд байгаас син гардаг штеп тий. Гэтэл Монголд бид нэг тийм боломж нь хийх байгаа юм бол тий. Хөдөө мал дээр ч юм уу хөдөө байгаа хүмүүс бол хонь мань гарах марах гэл ингээл биологи талаас нь ойлгочихж байгаа тий. Байгаль их ойрхон байгаа учраас нөгөө талд болохоор бид нэр байгалийн шинжилгээ ухааны хүүхдэд ойлгуулахын тулд илүү тэр боломжийг нээж өгөх юм байна. Байгалийн шинжилгээ ухааны хүмүүс юу хийдгийг, ямар инженер гэж хүмүүс ямар байдгийг, тэгээ бид нэр энэгээрээ ямар шийдэл үүрээд байгаа гэдэг сайн ярьдаг, тэр хүүхдэд ойлгуулдаг тийм баймаар байгаа. Тэгээд Монголч нөгөө бүхэл салбарт ажиллах хүчний хомсдол бий болсон. Тэр дотор байгалийн шинжилгээ ухааны салбарт бүр хомсдол бий болчихсон. Ихэнх нь л ер нь эдийн засаг, хууль чиглэлээр ч юм нийгмийн шинжилгээ ухааны чиглэлээр хүмүүс их сураад байгаа. Байгалийн шинжилгээ ухааны чиглэлээр нарийн мэргэжлэр бол ер нь сургасан хүмүүс аяг хоор байгаа. Тэгээд энэ нь бол ганцхан Монголд нүүлээд байгаа юм биш. Дэлхийд даяараа л тийм байгаа юм. Тэгээд жишээлбэл Монголоос одоо чинь манай мэргэжлийн нарийн мэргэжлүүсүүд гадаад руу шууд гэрээг нэгээд аваад явж байгаа кейсүүд зөндөө байгаа. Тэгээд тэр чинь тэнд нь хүн хомсдод байгаа. Тэгээд одоо бодолтой дэлхийн ийм 7 тэрбум хүн ингэ байж хаад хаа өсөн Монголоос ингэ мэргэжилтээ авах төвшөнд хомсдол орчдох хөтлөе. Тэгэхээр бид нар байгалийн шинжилгээ ухааны талаас илүү сайн тайлбарлаад ач холбогдлын илүү сайн ойлгуулчих юм бол бид нэр хөгжлийн тухай ярьж эхлэх боломжтой болж байгаа. Монголд одоо чинь байгалийн шинжилгээ ухааны хүмүүс цөөн байгаагаас болоод хөгжил бас тэр хэмжээгээр өрсөлдөж чадахгүй байна. Тэ? Аливаа улс ингээд хараад хахаар
хоёр чухал фактор гэдэг юм л хөгжилд. За. Нэг нь юм бүтээдэг инженеруудын хоёрын ухаан. Нөгөөт нь тэрийг хийдэг ажиллах хүч. Одоо нэг манусын сэлэсэр цахилгаан чинь ингээд одоо дунд мэрэгчлгээд байгаа юм шиг мөртлөө тэр ус чинь яг жигнэсээ гараараа бүтээдэг те хүмүүс байгаа байхгүй. Эний энгийн жишээ бол чинь Герман байгаа. Германд дэлхийн хамгийн шилдэг машин Германд үйлдвэрлэдэг те. Инженерийн тэрийн бодоос тэгээд хийж байгаа. Тэрийг хийдэг улсууд нь тусдаа гэмнэ те. Техникийн сургуульд төгссөн улсууд. Тэдний буйнаар Германд хамгийн шилдэг машиныг үйлдвэрлэж байгаа. Монголыг үйлдвэрлэж байгаа. Тэр хоёрыг л хоёулангийн л одоо тэр Монгол аль аль байхгүй. Нарийн мэрэгжлийн энэ ажиллах хүчин байхгүй. Тэрийг сэтгэн боддог инженерүүд байхгүй. Тэгэхээр чин яаж энэ хоёр гүгээр яаж өгч юм. Одоо чин хуульч хүнийг ингээд лабораторид бичсэн. За энийг бүтээ гэвэл чадахгүй шүү дээ. Тийм шүү дээ. Гэнтэй ажиллах байхгүй. Яг үнэ. Одоо би 10 жилээ ингээд цаг хугацааг ингээд ухраа хэлттэй. Тэгээд ингээд физикийн хичээлдээ айгу дуртай байсан байхгүй юу. Ингээд юу алдсан бол яад юм бол энэ яагаад ингэж юу. За тэгээд энэ одоо яг тэгээд дараа нь ямар үр дүнд гарах юм бол ингэчиж болдгоо мó гэдэг ч юм уу айгуу дуртай байсан байхгүй. Одоо манай нэг найз өгдөг байсан. Бас шинжлэх ухаан дуртай. Шинжлэх ухааны ном уншдаг. Тэгээ хооронд надаа ярьж мэрж үүд надад жоох ах байсан байхгүй. Байрны гадаа тоглож моглоо. Тэгээ айгуу дуртай болцсон. Тэгээд намар нь болсон чинь манад физик хичээл үзээд тэгээ би ч юм уу баахан тогтлоод өстой физик хичээл үзэн би амар сонирхолтой айгүй олон туршилтууд энэ төр хийдэг юм байлаа гэд тэгээ физик хичээл дээр яваад орсон чи за уучлаарай би одоо энэ багш нарыг юусоо муулаа гэж тэгтээ тухайн үеийн бодит байдлыг би ярьж байгаа шүү те манай тухайн үеийн физикийн багш бол айгүй настай багш байсан заяа тэгэл ингээл нэг цөөхөө дүүсээ те ингээл ягаал самнаал тэгэл бидэрт юусоо тэгэл сурах хүчиг дэлгээл юм хуулуулаа бичүүлчихдэг байсан байхгүй. Тэгэл за тэдгээр хуудсыг гарга за наадуулаа бич гээл. Тэгэл үсээ самнаал энэ хоёр талаар алхаал. Яагаад чи бичихгүй байгаа наатахаа бич хуулан бич. Тэг 40 минутын турш бах юм бицээр байгаад гараа авчдаг байсан байхгүй. Тэгээ би чи нөгөө гордод хүлээгээд байгаа шүү дээ. Хизээ одоо нөгөө нэг туршилт муршилт гоё юмнуудаа хийх юм бол тоо гэ тэ. Тэгсэн чинь юусоо хийхгүй байсаар байгаад хавар болчихдог байхгүй. Тэгээ би за дараа жил дуршилт хийх юм байна гэдэг дараа жилийн хүлээлээ. Найдварлалтаагүй. Тэгээ дараа жил хүрсэн чинь нөгөө багш орж ирээл ахаал бах юм хуулж бичүүлээл. Ингэсээр байгаад ерөөхдөө физик хичээл өнгөрч исэн. Тэгээ би амар харамслаа санаг. Дараа нь яг нөгөө 10 жилээ төгсчөөд физик, хими, шинжлэх ухаануудыг зүгээр ингээ хуваараа судлаад уншаад номнуудаас л тэгээ дараа нь одоо нөгөө YouTube гэж гоё бас нэг шинжлэх ухааны технологи гарч ирээд YouTube-ээс гоё бичлэгүүд үзээд тэгэж айгуу гоё тийм бас ахаад тэгээ тэр юм сэргээж дуртай болж исэн байхгүй юу та тийм учраас энэ би өөрөө чи яг энэ подкастн дээр өөрсөн бас шалтгаануудын нэг нь энэ байхгүй юу бид нар нөгөө нэг юм би одоо чинь физикийн багш ч юм уу физикч болъё гэхээр надад одоо тэр үед чинь би энэ багш шиг болох гээд байна л гэж хүүхдэд бол тэгж тийм ойлголт төрөөд байна шүү дээ. Тэр надад би дурлахгүй байгаа дээ шүү дээ. Уул дуртай мөртлөө дурлсан юм унтарчаад шүү дээ. Тэр хайр маань. Тэр дурлал маань физиктэй өрийн дээ. Тэгэхээр өөрөө болохоор гэртээ туршия гэдэг одоо энэ компани гэж ярих уу юу гэх одоо энэ төрийн бас байгууллагыг үүсгэн байгуулсан Монголын маш олон энэ хүүхдүүдийг шинжлэх ухаанд дуртай болгох энэ ажлыг эхлүүлсэн энэ гоё юм байгаа байхгүй энэ гэрэл гэгээтэй. Тийм учраас би энэ бас манайхан арай шинжлэх ухааны салбар сүүрчээг үүч байна. Яг энийг одоо сүүрч центр гэж ярих юм бол буруу болж магадгүй. Тэгэхдээ зүгээр яг нөгөө гэрэл хийгээтэй зүйлийг нэмж авчирч ийн гэвэл зөв болох юм болоо гэж би бодож байна. Тэгээ энэ талаараа яриач энэ яагаад гэртээ туршийг үүсгэн байгуулсан. Тэгэхдээ яг эхлээд мэдгүй хүмүүст нь яг юу вэ гэдгийг нь бас тайлбарлаад эхлэх гэж бодож байна. Гэртээ турший гээд төрөмс байгууллага байгаа. Тэгээд Science Fair гээд шинжлэх ухааны бүтээлийн уралдаан наадам гэж байгуулдаг. Тэр наадмын зорилго нь жил болгон. Тэгээд Монгол орны өнцөг болгон бүрээс яг чам шиг физик, хим, биолог энэ шинжлэх ухаанд дурлалцсан хүүхдүүд цугладаг. Наадмын гол зорилго нь болохоор хүүхдүүд бие биенээс юм сураасаа гэдэг. Одоо ингэж миний үе чинь ганцхан хүүхдүүдийн дунд наадам уралдаан бол олимпиад л байсан. Олимпиадаар яг зөвхөн өршлөх гэж л очдог. Гэхдээ хоорондоо ярих боломжгүй. Яг л миний өмнө бодлого байгаа. Би бодлогоо чимээгөө бодоод гараад шүү дээ. Туршилт баг одоо хийдэг болцсон л та. Хийдэг болцсон. Гэхдээ би юунаас сурах юм байхгүй болчиход байгаа байхгүй. Тэг өрсөлдөж байгаа. Тэгээ дээрээс нь бодлого нь ингээд багийн ажиллагаа шаардлагагүй ганцаараа гэж байна. Одоо болохоор бидний яг одоо энэ гэртээ туршийн одоо шинжлэх ухааны наадмын гол зорилго нь нэгдүгээрт
одоо чам шиг ингээд байгалийн шинжилгээ ухаанд дуртай тэг хүүхдүүдийг нэг дор цуглах баг. Тэгээд ингээд дундуур нь явахаар амар гоё тэд нар чинь. Би энийгээ бүтэл ингээд хараад явдаг. Чингис юм те. Тэгтээ ингээд нүдийг нарах юм бол нүд нэгээд цог хасаал сурж байгаа байхгүй. Энэ ингээд шийдсэн юм тэгээд хоёулаа ингээд адилхан юм хийж байгаа хүмүүс чинь би энэс асууж байгаа асуулт нь хүртэл өөр. Чи тэрийг яаж хийцэн юм тэгсэн гот би тэгсэн гэд ингээд явчих. Тэгтээ тэр чинь нэг нь Монгол орны баруун өнцгөөс нэг нь Монгол орны зүүн өнцгөөс цугларч байгаа. Тэгээд нэг удаа дугдаа цуглараад тэр чинь би энэ ингээд ойлгочихж байгаа байхгүй. Тэгээд тэр хүүхдүүд одоо чинь энэ жил 1000 орчим хүүхэд ирсэн. Тэгээд тэр хүүхдүүд чи ирээдүйн нөгөө хууль тогтоогч нар чинь төрийн байгууллага том бизнесмэнүүд зохион бүтээгчнэр чинь бүгд нэг дор цугларч байгаа. Тэгээд тэд чи одоо 5 дугаар ангиарч юу юм 11 настайгаас анх танилцж байгаа. Тэгээ одоо 18 хүртлээ шинжлэх ухаанаар холбогдож найзлаад ингээд мэдээд тэгээд одоо чинь Баруун аймгийн зүүн аймгийн хоёр нөхөр хоорондоо тэгээ одоо тэд чи биед ингээд мэддэг болсон. Тэр энэ жил ямар бүтээлээр ирэх юм бол гээл бүтээлээ бодоол явж байгаа. Одоо сая 10 сарын дундуур зохион байгуулагдсан. Тэгээ 10 сарын дундуур зохион байгуулагдсан учраас тэр чинь ингээд наадам дуусаал маргаашаас нь дараачлан бүтээлийг бодоол за ингээд тгийгээл бодоол гэж явж байгаа гэж бодож байгаа. Тэгээд өөрөө таны ярьсан тэр хүүхдийн сониуч тэр бүтээлч байдлын унтраагаад ацсан байгаа байхгүй. Үн бол тэрийг бол бид нэр тим хүүхдүүдээ бид нэр ингээд гоё одоо багаас нь хайрлаад одоо урамшуулад тэр чиглэлээр ингээд тааш түлхмээр байгаа байхгүй. Шилхонд дурлуулмаар байгаа байхгүй. Яа тэгвэл хүн төлөвлөлтөн 7 тэрбум ч гэсэн өнөөдөр шинжлэх ухаанч нарын одоо эмтэн мэдлийн хомсдолтой л ба. Одоо дэлхийн уур амьсгал өөрчлөгдөж байна тий. Улс болгон яаж амьд үлдэхүү гэл ингээд бүгд бодож байгаа. Ахад шинжлэх ухаанч нарын гэрэлт хэрэгцээ байж л хаал улс орнд л байгаа. Манай улсын хүүхдүүдийн тэр бүтээлүүдийг бол бидний харж байгаа өнцгөр бол бид нэр ирээдүйн шинжлэх ухааны бүтээл хийдэг хүүхдүүдтэй болохын тулд 10 жилийн ахлах ангид нь биш бага сургууль, дунд сургуульд нь л нөлөөлж эхлэх хэрэгтэй. Одоо 5 дугаар ангийн хүүхдэд нөлөөлж ийж 12 дугаар анги орохдоо байгалийн шинжлэх ухаанаар би явах юм байна гэдгийг олон хүүхээс одоо 10 11 дугаар ангийн 11 12 дугаар ангийн хүүхдчихэд чи байгалийн шинжлэх ухаанаар яваач гэдэг л. Үгүй аль хэдийн шийдвэрөө гаргацсан, аль хэдийн мэдлээ сонгоцсон тэндээ зориулаад бэлдээд ингэ явж байгаа хэрэгтэй байл. Одоо чинь цаг хугацааг ингээд ухраах юм бол би одоо өнөө үед одоо 7 дугаар анги мэнг байлаа гэхэд өөрөө чинь зохион байгуулж байгаа тэр нөгөө science fair тэр шинжлэх ухааны үзэсгэлэн наадамд очиж харах нь шүү дээ. Энэ юу болд юм бэ? Яад юм бэ? Хүүхдүүд надтай төстэй ижил төстэй сонирхолтой юмнуудыг хийж байгаа те туршилт хийж байгаа ч юм уу те оролцож байгаа хүүхдүүд очиж хараад за эргэжилч гэсэн би бас орж болох юм байна. Тэр нөгөө нэг юм дорлын те галыг л олон бадраах ажил байгаад байгаа юм байна те. Хүүхдүүд ингээд байгалийн шинжилгээнд дуртай болоод ингээд яваад хараа бүрсүүлдээ янз бүрийн бүтээл хийж байгаа. За энэ жилийн 12 дугаар ангийн ялсан бүтээл бол яасан бэ гэхээр одоо ингээд тусгаад идэг лазер үүд шүү дээ ингээд иччихээ. Ингээд хуруу зайтай. Хүүхдүүд гэжтэй тоглоод ингээд муур зургийг гүйлгээд идэг те. Тийм лазер байгаа. Тэгээд тэр лазер ингээд асаж унтрахаар чи ингээд асаж унтрахаар 1.0 1.1 гэж хоёртон толны систем болчихж байгаа байхгүй. За. Тэнгүүт нь нэг талд нь ингээд нарны панел ингээд тавиад лазерын талаас ингээд тусгаад байгаа байхгүй. Тэгээд ингээд тусгаад байгаа чинь эн чинь 1.0 гэхээр дата шилжиж байгаа байхгүй. Тэг гэрлээ дата шилжүүлдэг. Тэгээд нөхдүүд тэрийгэ компьютер дээрээсээ холбож жагаад энэ талдаа панелээ тавьж жагаад энэ талд нь одоо спикер холбоцсон. Чанга их холбоцсон. Тэнгүүд эндээс ингээд дуу явуулж байгаа юм шиг. Тэг гэрэл нь ингээд хаангууд унтарч байна. Аавах ингээд дуу явуул. Бүрүү. Тэгээд хоёр ингээд радон дээр ингээд код бичээд угсраад ингээд хийцэн. 12 дор. Код бичсэн юм уу те? Код шүү дээ. Тэр чи кодоор хийцэн. Тэгээд одоо тэр бүтээлийн би наадмын дараа ер нь энэ нөхдүүд энийг өөртөө олоог бол хааны газар суулсан баг гэд баг интернетээр хайсан. За. Тэр бүтэл байхгүй л хэллээ тэр. Байхгүй нөө. Байхгүй. Дэлхий дээр байхгүй. Байхгүй. Одоохондоо. За. Тий. 12 дугаар ангийн хүүхдүүдийн бүтээл хийгээд төрүүлсэн юм байна те энэ жилийн. 12 дугаар энэ зүгээр жишээ л дээ. Энэ жилийн 12 дугаар ангийн 1-р байранд орсон бүтээл нь тийм бүтээл байсан. Тэгэл янз бүрийн амар лаглаг бүтээлүүд байгаа. Би яг энэ талаас өөрөөс чи яг асуух гэдээсэн байхгүй юу? Ямар Монгол хүүхдүүдээ одоо энэ телевиз үзэж байгаа хүмүүс бас сонирхож иж магадгүй те. Монгол хүүхдүүд одоо энэ шинжлэх ухааны наадмыг одоо хэд жилдээ вүлээ? 4 жилдээ зохион байгуулж байгаа хүний хувьд ингээд зохион байгуулаад бас шүүгчээр бас магадгүй оролцож байгаа. Шүүгчээр бол оролцохгүй зохион байгуулагч. Тэгвэл Монгол хүүхдүүд энэ шинжлэх ухааны бүтээл хийгээд өрсөлдөхөд юунд хамгийн их тийм дуртай ямар бүтээлүүд ихэвчлэн хийгээд байна. Ер нь Монгол хүүхдүүдийн онцлог нь
юу вэ? Энийг одоо айгүй олон хүмүүс сонирхож иж магадгүй гэж бодоод өмнөөс нь асууж байна. За гэдэг бүхэл юм байна. Замын хөдөлгөөний төгжрлээс хавлал агарын бохирдол тэгэл бордоо за тэгэл ааруулаг хэрхэн үр ашигтай хатаах уу гэх юм бэл. Хязгааргүй. Хүний бүтээлч байдал бол хязгааргүй. Тэгэхээр бид нэр манай бүтээлийн наадам дээр гол тавьж байгаа шаардлага болохоор бүтээл дээр хязгаар тавьдаг. Хайрцаглахгүй. Чи хүснээ л. Тэгээ гол нь бүтээл нь инновацлог хэвээр. Эрдэм мэдлэг шингэсэн байх хэвээр. Тэгээ гурав нь бүтээлч байх хэвээр. Миний бас нэг одоо эн чинь жилд 300 400 бүтээл ирж байгаа шүү дээ. Тэ. 1000 гаруй хүүхдийн 300 400 бүтээл ирж байгаа. Зарим нь үнэхээр таашгүй, зарим нь үнэхээр толгой ирмэр. Хэдэн жилийн өмнө нэг ааруулах хатагч гэдэг нэг бүтээл байсан. Надад айгүй тийм өвмөц санагдчихсан. Тэр нь юу гэхээр юу вэ? Целлоидоор ингээд бокс хийцэн. Тэгээд хайрцаг хийцэн. Тэгээд доотлон болохоор компьютерийн сенс идэг штеп юм жижигхэн 12 вольтээр хийцэн. Тэр ингээд доор нь хийцэн. Тэгэнгүүтээ ингээд давхаргууд ингээд тавцангуудтай. Тэгээд агарыг доороос нь сороод дээш ингээд үтгийдэг. Тэгээд дээрийн тагтаахгүй. Тэгээд тэр бүтээл байгаа. Тэгээд энэ яад гэхээр ааруул хатагч. Тэгээд хөдөөд ингээд одоо ааруул хатааж үтчихсэн бол хүмүүс мэддэг байх тий. Тэр бол жишээ нь ааруул хатаж ил бороо орчдөг штеп. Тэгээд буцаа норчдөг ингээд муу болчдөг. Тэгэхээр тийх юм эрсдэл байдаг. Тэгээд ааруул хатаж байгаа хүмүүс чинь байнгын ингээд хажууд нь байж байгаа хэвээр тий. Манжаах хэвээр. Тэгсэн чинь тэр хүмүүс энийг ингээд целлоидоор ингээд хийгээд хүнсний айлгүй байдлыг хангаад хатаацсан. Тэгээд дээрээ тагтаа. Тэгвэл дээр нь ингээд жижигхэн чиг мэдэрхчтэй. За. Тэгэнгүүтээ ингээд бороо орох бол өөрөө хаагдаад тогоос алхачихна. За. Тийм бүтээл хийсэн. Тэгээд тэр нь гар утсан дээр ингээд аптай. Гар утсан нь бороо орлон хаагдсан одоо тэдэн вольттэй өвчин ингээд нарны панелээр ажилладаг юм хайрцаг ингээд гаргалах тагч хийсэн. Бүрөө. Тий. Тэгээ одоо тэр бол чихэн шууд ингээд хөдөө малчин айлтал. Хатангаар бүр хийсэн юм шүү. Зүгээр л ингээд худалдаж аваад гэртээ ашиглах юм. Тэр ингээд чинь энэ бүтээлийн цаана юу вэ гэхээр мэдээч Монгол хүний бүтээмжийг нэмэгдүүлж байгаа. Хоёрдуурт нь стрессгүй болгочих тийм. Яна бороо орчвол ааруул маань норчин доо гэж бодох стресс байхгүй. Гуравдуурт нь болохоор тэр бүтээл нь Монгол орны цаг урамсгалд тохирсон нараар ажилтдаг тийм зэрэгдэх жүмжээр шийдсэн баг. Ямар төсвийн хувьд бол амар хямдхан одоо бол бүтээл нь бол нэг орсон материалистрлээ оруулах 50,000 төгрөгийн бүтээл байгаа байхгүй. Гэтэ чи бодлоо. Одоо 100,000 гарan малчин өрөх баг тийм. 100,000 ширхэг зарна гэж бодох ч амар гоё баг. Тэгэл энэ бичлэн бүтээлүүд бол манай хүмүүсийн дунд гарч ирж байгаа. Бид нар харин одоо миний бас нэг дутуу хийж байгаа ажил бол яг энэ гарсан бүтээлүүдийн нийгмийн одоо бизнесийн эргэлтэнд оруулахтай жоохон дутуу ажиллаж байгаа болов уу гэж бодож байгаа. Тэгээд тэр чиглэлээр илүү ажиллая да. Гэртээ дуршия гэдэг одоо шоп ч юм уу тийм нэ гэж бодоод байгаа. Тэгээд манай хүмүүсийн бүтээлийг тэн дээр тавиад тэрийг онлайнаар худалдаж аваад гэж цаашаа явуулдаг байл. Зүг юм болов уу гэж бодож байгаа. Тэгээд тэрийг хийнэ л гэж бодож байгаа. Ямар гоё юм бэ те. Манай энэ өнөөдөр яг нөгөө Монгол бахархлын өдөр гэж тохиож байгаатай холбогдуулаад те энэ Монгол хүүхдийн одоо энэ уур ухаан сэтгэлгээ тэр зам ахуйтайгаа холбосон ахуйн асуудлаа яаж шийдэх үү гэдэг инженерчлэлийн аргаар технологи ашиглаад ийм шинжилгээ ухааны бүтээл хийцэн биш Монгол хүүхдүүд. Тэгэхээр энийг бас надад бол бүр ингээд бүр амар гой санагдаад байна. Яагаад гэвэл би яг 10 жилдээ одоо манай эмээг их одоо улаастад байдаг байсан байхгүй юу? Одоо тэр хожир бүлгийн нааталт байдаг байсан. Тэгээ би хашаан дотор энэ төр байж хахад ингээ янз янзын юмнуудыг тэр хашаа энтрийг яаж яавал хялбар болох уу? Энэ хаалга нь амар хүчтэй хаагдаж магдаг. Энийг яавал зөөлөн болгочихсаа энэ төр гэд янз янзын юм ингээ юм боож могоо турсан чинь манай нөгөө ээжийн дүү бямба гэдэг ихчүүд өгсөн байхгүй. Намайг нэг удаа тэгжсэн байхгүй. Чи айгүй инженер сэтгүүтэй бас бүтээлч юмаа гэд тэр үг надаа ерөөсөө мартагддаггүй байхгүй юу. Тэгээд хэрвээ намайг бас нэг жоохон ингээд өөгшүүлээ дэмжээд тэ ингээд өгсөн бол би бол яг нэг инженер сэтгүү надад ингээд байдаг юм шиг амар санагддаг байхгүй юу. Тэгээ яг тэрнтэй адилхан юм шинжилгээ ухаанд дуртай яг тэр бүтээл сэтгүүгийн хөгжүүлээд ингээд явж байгаа. Яг энэ ажилд чинь би бол хувийнхаа зүгээс Монгол хүүхдүүд эцэг эхчүүдийн эмээ өвнөрийн өмнөөс бол маш их баярлаа гэж хэлмээр байна. Тэгээд би ингэж бодож байна. Одоо дээрээс нь өөр чинь бас нэг бас хариуцлагатай даалгавар байна. Одоо ч одоо сошиал медиа хөгжсөн те одоо энэ гэртээ дурши одоо шинэ сайенс фэр гэдэг зүйлийг одоо энэ сошиал медиа болон одоо бас нөгөө хүмүүст сурталчлах энэ ажлыг жоохон хийж өгмөр биш бас. Жоохон загнамаар биш үү. Тийм тэрэн дээр жоохон сул тал байгаа. Би тэрийг л ойлгож байгаа. Уг нь бол Монголд ингээд янз бүр реалити шоу ч юм уу те босон болоогүй юм контент хийх хийсэндээ илүүгээр
Өгөн шинжлэх ухааны хүүхдийн байгалийн шинжлэх ухааны хүүхдүүдийн хийж байгаа бүтээлийн нөгөө хүмүүс үздэг баймар. Одоо манай гитэ турши гэдэг пэйж байгаа. Тэгээд манай гитэ турши пэйж дээр Facebook пэйж. Тий, Facebook пэйж. Өнгөрсөн жилээс эхлээд оролцсон хүүхдүүдийнхээ бүтээлийг видеогоор оруулаад архивлж байгаа. За. Тэр нь яаж нөхөр мэдлэгийг ингээд нөгөө дамжуулах хэрэгтэй. Одоо тэр контентийг хүүхдүүд үзэж хагаад наттай адилхан бүтээл хийсэн хүүхд байна нөгөө шүүж хагаад тэгээд тэрийг ингээд сайжруулад хүүхдээс нэг санаа аваад ингээд сайжруулах хэрэгтэй. Одоо мэдлэгч тийм босч тий. Би дугуй бүтээсэн бол миний дараагийн дугуй бүтээж байгаа миний бүтээлээс нэг юмар илүү босч тийм шүү дээ. Уруу дутчихгүй шүү дээ харин тий. Ингээд цаашаа ингээд хөгжил явж байгаа. За тэгвэл одоо энэ тэр нөгөө science fair шинжлэх ухааны үзэгдлэнд наадамд оролцсон хүүхдүүдийн бүтээлүүдийг Facebook page-с чинь орж үзэж болох юм байна тий. За одоо манайхаа ойлгоод авлаа. За дараагийн асуулт. Манай юун дээр энэ технологи их орж ирж байна. За энэ YouTube их орж ирж байна. TikTok орж ирж байна. Манай Монголын ер нь хүүхдүүд гэлээ Монголын гэлтгөө дэлхийд дахин дээр ерөөхдөө юм технологийн ертөнцид бас бид их орж ирж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ одоо манай Монголын хүүхдүүдийн бүтээл сэтгүүнд сайрнаар нөлөөлж байгаа зүйл их ажиглагдж байгаа мэт санагддаг. Та энэ дэр ямар бодолтой байдаг вэ? Тэглгүй яах вэ? Чинь интернетийн одоо энэ хийж байгаа контент бүтээлүүд нь болохоор одоо бид нар тэрэнд одоо шүүлтвэртэй цензуртэй хандах хэрэгтэй юм шиг. Тэрний юу гэхээр асар их хэмжээний хүн төрөлхтний мэдлэгийг YouTube дээр байж байгаа. Одоо нөгөө би охинтойгоо манай охин одоо 16 та охинтойгоо дандаа инээдэг байхгүй. Миний хүү физикийн ч юм уу, химийн шинжилгээ ухааны ч юм уу, эдийн засгийн шинжилгээ ухааны ч юм уу. Айл нэг шинжилгээ ухааны ойлгохгүй зүгээр л YouTube-аар үзчихээ. Тэгээ нэг энтэх хүн тайлбарлцал байгаа шүү дээ тэр чинь тий. Одоо бүх шинжилгээ ухааны хэцүү онолууд чинь нэг энтэх хүн YouTube дээр тайлбарлцал байдаг шүү дээ. Тэгээ манайхаа сайн байцгаана уу ингээд манай гэж ярьдаг тий. Тэр контент ингээд байж байгаа. Тэгээд тэрийг олж үздэг байх, мэдлэгтэй байх. Тэр аягүй чухал. Тэгээд шинжилгээ ухааны маш хүнд ойлголтуудыг хялбаршуулж интернет дээр тавьж байгаа. Тэгээд тэрийг бас олж үзэх хэрэгтэй баг. Тэгээд энэ бол бүтээлч сэтгэлгүүд бол амар том нөлөөцтэй байгаа. Зүгээр яг хуу энэ дотороо бид нар ямар хэл дээр нь илүү асуудлыг үзэж ийнэг бол голдоо англи дээр үзэж байгаа. Тэгээд аргач байх интернет өвчний ихэнх нь англи дээр хийгдсэн. Ингээ явж байгаа. Тэгээд би яг хуу бүтээлийн наадамд оролцсон хүүхдүүдэд өөрийнхөө хүүхдүүдсэн хэлтий. Одоо нэг англитэй байх нь газар хэлтэй тооцогдохгүй. Яагаад гэвэл хүн болгол англитэй болцсон. Ялангуяа манай Gen-Z-нэр бол одоо 2000 оноос хойш төрсэн хүүхдүүд бүгд их л англитэй. Их бага хэмжээнд бүгд л англитэй болчихсон. Тэр би хүүхдүүдээ юу гэж хэлэх вэ? Одоо 3 дахь хэл сурья. Төрлөх хэл, монгол хэл, англи хэл, тэгээд нэг гадаад хэл. Төрлөх хэл англи хэлээр үйл хүн болгонд л байгаа. Улс болгон дэлхийн үндэстэн болгонд л төрлөх хэлтэй тэр нэмэх нь англи хэлтэй болчихсон. 3 дахь хэл. Одоо альч хэл гэж болж шүү дээ. Франц, Герман, Орос, Ятад, Япон, Солонгос альч хэлж байна. Гэхдээ 3 дахь хэлтэй болгосон. 2 хэлтэй бол хангалттай биш. 2 хэлтэй хүн бол одоо чинь дэлхийн дээд чод 2 гадаад хэлтэй гэж хэлэхэд бол бас жоохон өчтөлтөд болцсон байгаа гэж би бол бодож байгаа. Тийм болохоор бүтээлийн наадамд оролцож байгаа хүмүүсийг болохоор гадаад хэл сураарай гэж захиж байгаа. Тэгээд түрүүний асуултан дээр TikTok, Facebook, YouTube энэ төр чинь болохоор мэдлэгийн амар том их сурвалж. Гэтэ нөгөө талдаа болохоор бас хитрхи цагийг үр шиггүй зүгээр л нэг фан тий инээдтэй юм үзээд үргэлжлүүлт хайраа. Тэгэхээр цагийг үр шигтэй өнгөрүүлэх. Эндээс одоо хэрэгтэй, өөрт хэрэгтэй шаардлагатай мэдээллийг төвж авч олж ингээд авах те. Тэгээд тэрэнд нь ч гэсэн эцэг эхчүүд нь бас гоё зөв чиглүүлж бас гоё одоо шинжлэх ухааны одоо совгуудыг бас ингэж танилцуулж өгж үзүүлж тэр хүүхдийг улам дурлуулах ажилд нь бас юм хариуцлага бас нэмэгдэж ах шиг байна те. Тэгэхээр өөрийнхөө хувьд би бас ингээд асуумаар санагдаж байна. Юу вэ гэхээр за ингээ энэ хүн бол одоо өөрөө бол байгалийн ухааны салбарт ингээд ажиллаж амьдарч явж байгаа хүн байна те. Дээрээс нь Монгол хүүхдүүдийг энэ шинжлэх ухааны дуртай болгоход нь тусалж нэмэр болж байгаа байдалд нь бол би бол маш их хувьдаа баяртай байна. Тэгэхээр танаа гэр бүлийн тухай ярьж болох уу те одоо танаа хүүхэд одоо жишээ нь охин чи 16 настай гэж. Тэгэхээр гэртээ туршия гэдэг энэ санаа яг анх яаж бий болов? Энэ манай охины санаа бага юм гэртээ туршия гэдэг. Тэгээ яг тий яасан гэхээр ковид үеэр нөгөө нэг хичээл дээр нь нэг батарей тэгээ 2 утас тэгээ нэг жижигхэн лед гэрэл 3-ыг холбоод ингээд гэрэл яаж ажиллах тухай туршилт хийгсэн. Гэрэл бүрхгүй юу? Тэгээд манай охин чинь манай гэрт ингээд яг би ч одоо шинжилгээний ч юм уу хэрэгтэй ирэхгүй баган цуглуулдаг. Тэгээ хогон турс ингээд цуглуулж хагаад
батарей нь бол байгаа, LED гэрэл нь байгаа. Тэгс чи тэр батарейг ингээ холбох утастай байхгүй байхгүй нарийн утас. Тэ? Тэгэнгүүт тэрийг би хайгаал ковид үеэр чинь 100 аймал гаалттай. Найз доктор ярьж байгаа л ямар ч нэг олоол өгсөе. Тэгс чи манай охин тэгсэхгүй. Манай ингээ хичээл тэр ингээ зөндөө олон туршилтууд хийх шаардлагатай байдаг. Тэгээд тэрийг хийхин тулд ингээд тань шиг ресурс дөрм нөөцтэй хүн бол ингээд энд ингээ цөглөл болчих юм. Гэтэл зарим манай ангийн хүмүүс эцэгхүүд нь амар завгүй. Тань шиг ингээд энийг хөрхөөслөх боломжгүй. Та тэгэхээр ингээд энийг нэг юм багцлаад ингээд туршилтанд хийх боломжтой бүх юм нэг хацад хийгээд ингээд зардаг бол гоё юм аа гэдэг санаа манай охин гаргасан. За танаа охин ч. Тий. Тэгээд тэгэл та гэ. Тэгээд ингээд хичээлийнх нь нэг сурагч ингээд үтсэн чинь туршилт нь хөөргөө ингээд тэр үчиод хэддүр ингэсэн миний охин чинь 5 жилийн өмнө хэр чинь 6 дугаар анги юм уу терапевтсэн гэсэн байхгүй. Тэгэл ингээд 6 дугаар анги хич сурагч гэдэг ингээд үтсэн чинь амар хэлбархлан бүртөө ингээд гарын дор байдаг мөртлөө яг цуглуулаа явуул амар цаг орохоор юм байгаа байхгүй. Тэнгүүтэн заа окей гэдэг. Тэгээд ингээд төрчих гэдэг санаа гараад. Тэгээд бид нар анх яаж эхэлсэн бэхээр тэр шинжлэх ухааны хүүхдийн хичээлийн туршилт их хэрэгслүүдийн цуглуулад багцлаад нэг боксинг хийгээ зардаг ийм бизнес маягаар эхэлж ирсэн. Тэгээ ёс тундаа бид нэр ер нь энэ бүтээлч хүүхдүүдийг яаж цуглуулах вэ? Эднэрийн дунд нэг наадам хийдэг болъё гэд хамгийн анх Францын алдарт эрдэмтэн Мари Кюри гэдэг хүний нэр тий Мари Кюригийн нэрмжээр хийгээд хийсэн. Тэгээд одоо манай шинжлэх ухааны наадам болохоор жил болгон дэлхийд ингээд шинжлэх ухаанд хувь нэмруулсан алдартай Нобелийн шагналтнуудын нэрээр ингээд нэрлэгдээд ингээд явдаг байхгүй. Жил бол өөр хүний нэр. Тэгээд анхнаг нь Мари Кюри байгаа. Тэгээд одоо Мари Кюригийн тусдаа бас би тайлбарлаж өгнө. Тэгээд хийсэн. Тэгээд бид хэд анх ирэх төсөөлөхдөө нэг 30 хүүхэд ирэндээ гэсэн төсөөлтөө байсан. Тэгээд боловсролын газар ингээд зараад хараачи. Тэгээд нэг 30 хүүхэд ирнэ гээд одоо хуучин нөгөө төв бассейны хойдолд байдаг UB Улаанбаатар чуулганы хойдолд нь байдаг нэг юм бүгдээр ингээд офислдаг юм офис юм аа. Нэг юм одоо заалтай шинжлэх ухааны ямар хабчлаа нэг тийм UB хабчлаа нэг тийм innovation хабчлаа нэг тийм нэртэй байна шүү дээ. Тэнд ингээд нэг 10 ширээ бэлтцсэн. 30 хүүхэд 10 төслийг нэгэ утсан. Тэгээд бүтээл авах хугацаанд болохынхаа урд өдөр нь хаалт хийнэ гэдэг бодложсэн чинь урд пүн гэснээр шууд 100 хүүхэд болчихсон байхгүй. За. Тий. Эхний бүтээл төсөөлөг. Тэгээд баг 40 бүтээлтэй хүүхдүүд үрээд ирсэн. Тэгээд сандраал Улаанбаатар театр руу гүйж хичээ ингээд ингэсэн юм ат чинь ингээд гинт хүүхдүүд нь 3 дахин нэмэгдчихлээ яах вэ туслаач гэдгсэн. Тэгээд тэр чуулганыхан тэг танаа манай пистол хэрэглэж гээд тэгээ хажуудт нь боловсролын сургууль байдаг. Боловсролын сургууль руу гүйж ороод байгалийн ухаалын сургуулийнх нь багш нар очиод багшаа ингээд ийм ихсэн чинь ингээд ширээ хэрэгтэй гэсэн чинь окей та манай сургуулиас өөрсдөө зөгж авч яваад хэрэглэжээ буцаагаа аваад иргээд. Тэгээ нэг шинжэнгөө нөгөө ширээ зөгөөд. Шинжэнгөө юм зөгөөд тооцоолоогүй хүмүүстэй. Анх удаа зохион байгуулж байгаа. Тэгээд шинжлэх ухааны наадам хийхэд ийм олон хүүхд ирнэ гэж юусоо бодоагүй. Тэгээд анхны жил чинь 100 хүүхд ээж байгаад дараа жил нь 400 хүүхд болоод тэгээд 3 дахь жилд нь болохоор 800 хүүхд ээж байгаад энэ жил 1000 гаруй хүүхд болцсон. Яа. График бол өсөж шүү дээ. Ингээд яваад гэсэн тийш. Тэгээд одоо дараа жил мэдгүй одоо 2 өдөр болохгүй байгаа. Тэгээд энэнийг болохоор манай шинжлэх ухааны наадам болохоор голомт банк, Айвико тий шутсан одоо боловсролын яам дээр байсан шутсан одоо инновац технологийн яам гэдэг л тэрний дээд байгаа шутсан энэ гэдэг спонсорлог явт юм аа. Тэгээд энэ жил болохоор манай шинэ спонсорс орж ирсэн болохоор Mobicom корпорац ингээд спонсор ороод ирээд ажиллаж байгаа. Тэгээд хүүхдүүдийн мэдлэг түгээх юм аянд бол хүмүүс ингээд сайн дураар ингээд оролцдог. Тэгээд ингээл явж гин. Тэгээд одоо юлгуун л томорхол авах гэж бодож байгаа. Тэгээд дараагийн хүсэл мөрөөдөл бол хүүхдүүдийн бүтээлийг зах зээл дээр хөдөлгөөлөх орчны экосистемийг бий болгох хэрэгтэй байна гэж бодож байгаа. Тэгээд дараагийн хүсэж байгаа юм болохоор гадаадын сургуульд бас тэтгэлгээр явуулдаг тийм боломжийг бас эрэлхийлж байгаа юм бол наадмын ялагч хүүхдүүд инновац хүүхдүүд гадаадад бакалавр хийх ч юм уу магистр мэргэжтэй хэцүү бакалавр хийхэд тусламжлал болдог юм боддог. Ямар гоё юм бэ? Би одоо Францад эрхэн суралцгаа гэдэг зөвлөгөө одоо нийтдээ бараг 4-5 жил залуучуудаа Монгол залуучуудаа өгч байгаа. Тэгээ энэ ажилд чинь би бас өөрийнхөө хувь нэмрийг оруулж шинжлэх ухааны салбарт, байгаль ухааны салбарт суралцах сонирхолтой залуучуудыг сурахад нь дэмжлэг өөрийнхөө зүгээс бол Франц руу явуулахад
дэмжлэг үзүүлье гэж би хэлээ. Баярлалаа. Тэгээд маш гоё юм ярьж байна. Түрүү нөгөө нэг юу ясаа одоо энэ тэр бүтээгдэхүүнүүдийг зарж байгаа юу? Одоо зогссон уу? Яг ямар төвшөнд явагдаж байгаа вэ? Хүүхдүүд худалдаж байгаа. Нөгөө гитээ тушаага бүтээгдэхүүнүүд зарахгүй байгаа. Тийм үү? Яагаад гэсэн үү? Нэгдүгürt эцэг эхчүүд маань ойлгохгүй байгаа. Тэгээд амар үнэтэй байна гэдэг. Бид нар чинь бүтэн одоо боддоо нэг жилд нэг 10 гаруй турш 11 2 туршил хийдэг хүүхдийн шинжлэх ухааны бүтээлийн одоо сур бичиг дээр байгаа туршилтууд нь. Тэгэхээр нэг манайх нэг 285 мянган төгрөгөөр зардаг байхгүй юу? Тэгээ биндээч мэдээж ингээл бүгдийн цуглуулах хүний нөөцийн зардал мартал гэж бүх юм орж байна шүү дээ. Тэгэхээр нэг туршилт нэг ойролцоо нэг 20 мянган төгрөгийн үнэтэй л байхгүй юу? Гэтэл эцэг эхчүүд амар үнэтэй байна гэд дээрс авахгүй байгаадсэн. Гэтэл ингээд энийг бол шүүмжлээ хэлэхэд бол ер нь бол одоо 285 мянган төгрөг чинь нэг амар сайн чанарын нэг шил архины л өнгө болчиход байгаа шүү дээ тийм. Гэтэл тэрнээс ингээд хүүхдүүдэд харамлаад ингээд шинжлэх ухаанд дуртай боломж нь бий болох гэдэг. Гэтэл одоо чинь тэр хүүхдүүд чинь манай сурах бичгийн туршилтаар хязгаарлагдахгүй шүү дээ. Томруулдаг шил, микроскоп одоо тэгэл химийн спиртэн дэмэн ингээл баах юм байдаг. Тэгэд энэ юмнуудыг ингээд анханаас ингээд хийгээ зөв ингээд яваад их юм бол магадгүй танаа хүүхд ирээдүйд за боли эрдэмтэн болохоо боли ядаж байгалийн шилжилгаан дээр одоо түүртэхгүй л сурчна гэсэн үг шүү дээ. Яг л байгалийн шилжилгаан бол ингээд хүртгэн шилжилгаан төрүүлсэн тий хардаг, үнэрлдэг, мэдэрдэг юм шилжилгаан. Тэгээ гараараа хийсэн юмыг бол гэж мартдаг байхгүй. Нэг л яаж байгаа нэг хийчих тэгэл мартахгүй. Бүтээлээ. Тэгээд ер нь бол тэгээ зогсооцсон байгаа. Ямар гоё уул нь одоо энэ үргэлжлүүлмээр л байна гэдэг шиг те одоо манай үеэл ихчийн хүүхэд байдаг байхгүй сайхан байлаа гэж. Шинжлэх ухаанч болно. Чи ямар хүүхэд болох юм гэхээр шинжлэх ухаанч болно. Би инженер болно гэдээ яваад дахиад яваад байгаа байхгүй гэр дотор. Тэгээ шинжлэх ухааны туршилт гэдэг юм маш олон төрлийн юмнууд гэртээ хийгээл надаа энэ төр үзүүлээд хийгээд байгаа байхгүй. Энэ хүүхдүүдийн л тэр те одоо жишээ нь гэртээ туршигийн одоо бүтээгдэхүүн маань үргэлжлүүлээд хэрвээ гарвал энэ олон хүүхдүүдэд болвол нь гоё ингээд юм гоё тэр ундрагыг нь одоо бол үргэлжлүүлмээр л байна да. За тэгээд би үргэлжлүүлээд яасахад одоо энэ эцэг эхчүүдтэй яг ямар хандлагатай байдیں۔ Ер нь одоо энэ шинжлэх ухаанд хүүхдүүдийг дурлуулахад эцэг эхчүүдийн оролцоо их чухал байгаад байгаа тийм ээ. Багш хоёрын оролцоо ч юм уу тий. Ер нь яаж хандах ёстой юм бэ хүүхдүүдийг дээрээс нь яаж таних ёстой юм. Энэ одоо шинжлэх ухаанд дуртай хүүхдүүдийг одоо шинэ өчигдөр би мониторингийн чиглэлээр ажилдаг нэг хүнтэй ярилцаж үзлээ гэсэн чинь тэр хүн тэгж хэлж байгаа. За манай мониторингийн салбарын хүнийг таних тулд бол ерөөдөө хүүхдийг тэр хүн маш их тийм нэгтэлдэг юмыг байн нэгтэлдэг. Яагаад гэвэл маш их дандаа чек шалгах ажил хийдэг учраас тийм нөхөр ханддаг. Тэрээс нь анхаарал сайн хурдан сарндаг хүүхдүүд бол ерөөдөө ингээд манай салбараас ерөөдөө удаан тогтдог өөр салбараас олдог гэдэг ч юм уу те. За тэгвэл мэдээж шинжлэх ухааны салбар бол өргөн байгаа. Тэгвэл энэ байгалийн ухааны салбарыг хоёлаа зүгээр сонгоод авчиад хөө. Тэгвэл энэ хүүхдүүдийг яаж таних ёстой юм бэ? Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд, багш нарт хандаж хэлэхэд таних яаж таних юм гэвэл одоо ингэ штий. Тэр хүүхдүүд ч өөрсдөө тийм байна. Яг юу хэлж ийнө вэ гэхээр одоо байгалийн шинжлэх ухааны хүүхдүүд бол өөрсдөө ингэ анзаарахтай өөрсдөө юм хийгээд ирдэг хүүхдүүд байгаа. Одоо чинь 5 дугаар ангийн хүүхд байгаа да. 5 дугаар анги 11 настай тий. Гэтэл шинжлэх ухааны бүтээлийн хөөхөн туршилтууд хийгээд хөөх юм хийгээд мэдлэг бүтээгээд хүрээд ирдэг тийм хүүхдүүд байгаа. Тэгэхээр тэр хүүхдүүдийн анхныхаа сониуч зангийн л унтраахгүй бах тий. Чи чадчих чи мундаг шүү гэдгийг л хүлэн дэмжихэд л болчихж байгаа байхгүй тий. Чи юу чаддгийг хэлж болохгүй тий. Тэгээд одоо манайш хүүхд байх чинь нөгөө дээр үеийн том зурагт радио энэ манайш задлцдаг. Тэгэл ээж аваа загнадаг зэмлдэг тий. Буруу гэдэг чадахгүй тань тий. Гэтэл одоо уг нь бол одоо би энэ өндөрлөөсөө буцаж юу хэлэх вэ? Задлах л тий. Тэгээд буцааж өгсөж чадахгүй бах. Тэгэхээр мэрэгжлийн хүнд очиад харуулж байгаа тусар болчих. Одоо ингэ чи тайлбарлаа энэ чи ингэдэг байхгүй юу гэд. Тэгчүүл нөгөө хүч би энэ дээр алдсан юм энэ ойлгоод тэгээд дахиад ингэдэг. Тэгэхгүй тийм байх байхгүй. Тэгэхдээ мэн тэгэхээр чин одоо мэдлийг авах гээд юу байдгийг сонирхол задлаж байгаа шүү дээ. Тэр чи дотор нь юу байдг юм бол гээл. Тэг задлаж яхад нь задлуулчих л тээ. Хүүхд магадгүй тэр зургтыг эвдрэл үз. Тэгэхдээ тэр нэг зургтны үнээр хүүхдэд асар хэмжээний мэддэг туршлага үлдээчих байхгүй. Магадгүй тэр ирээдүйд зург бүтээдэг хүн болчих юм билүү тий. Гэх мэтчлэн тэгээд юмнууд байгаа. Тэгээд манай улс их сонин түүхтэй л гэж би сонсч байсан. Тэр нь болохоор нөгөө Чехэд манай 90 онд Monel гэд Монгол Electronic гэдэг компани байсан.
Тэгээ стартап одоогоор бол стартап компани. Тэгээ зурагт экспортлдог гэсэн юм лээ. Одоо сэлбүүдийн дэс цуглуулад агсраад гэж чект очиж судалдаг. Тэр үед зах зээл дээр тэдний зах зээл хоёр хэн зураг зардаг байсан гэсэн. Нэг нь Samsung, одоогийн Samsung, нөгөөт нь Monel хоёр. Тэгээд зах зээлийн бидний зөв бивент хийж ядаагүй төрөөс бодлогоорч дэмжээгүй баг. Тэрнээс болоод өнөөдөр Monel гэдэг брэнд дэлхийн зах зээл дээр бол ингээд тодорхой хэмжээгээр одоо Монголд л байдаг брэнд болсон. Samsung бол жишээ нь дэлхийн брэнд болсон гэж байгаа тийм. Тэгэхээр бид нэр адилхан өрсөлдөх байсан боломжтой зах зээлийг ингээд зөв бодлогоор хэрэгжүүлээд биднээс тууштай байж чадсангүй тийм. Тэгэхээр бидний бодол бол хүүхдүүдээ шинжлэх ухааны дуртай болж байгаа хүүхдүүдийг улам дэмжүүлээ, дэмжиж тэгээ алдаа гаргаж л байг. Гаргацмаа сайн. Алдаагүй юм хийнэ гэж байхгүй шүү дээ. Тэгээ их баг хэмжээгээр алдчихл байг. Тэгтээ явуулаад дэмжээл хэвчтэй юм бэл. Тэгвэл ингээд үүдэн төрх юм байна гэж бодож байгаа. За ингэж хүүхдийг ингэж дэмжих нь байх шүү. Одоо энэ утгас сүрэнгийн халиун буян жаргалын хугар сүрэн энэ төр гэсэн манай гэр ингэдэг байхгүй. Би ингэ хэлэх юм бол хүлээж авахгүй. Өөр хүн хэлэхээр хүлээж аавн те. Ер нь хүний онцлог юм шиг байгаа те. Тэгэхээр ерөөхдөө түрүү нөгөө ярьсан Marie Curie-гийн талаар хоёлаа бас нэвтрүүлэг маань төгсөж байгаа учраас би нэг ганц хоёрын асуултуудыг асууя гэж бодож байна. Marie Curie-гийн талаар бас нэг мэри гэжсэн тийм ээ. Тий. Дэлхийн хамгийн мундаг эрдэмтэн Marie Curie бах. Тэгээ маш их онцлогтой. Яа тэгэхээр Польш хүн. Тэгээд Франц улсад очиод Францын иргэншил аваад Францад байсараад нас орсон. Тэгээд Marie Curie болохоор Pierre Curie гэдэг. Curie-ийн гэр бүл гэдэг. Үнэхээр нөгөө амар мундаг гэр бүл байдаг. Тэдний аав ээж нь хоёлаа Pierre Curie, Marie Curie хоёлаа Нобелийн шагнал авсан. Физикийн шинжилгээ ухаанаар эхлээд. Тэгээд дараа нь химийн шинжилгээ ухаанаар Marie Curie Нобель авсан. Дэлхийн хүн төрөлхтөнд хүнд Нобелийн шагнал хоёр өөр зүйл төрөл гэр бүлийн хосууд. За нэгдүгürt хосороо ингээд Нобелийн шагнал авсан хосууд байдаг юм билээ. Marie Curie юугаар ялгаад тэгэхээр хим болон физикийн төрөлд 2 удаа Нобелийн шагнал авсан. Тэрээр онцлог тэгээд эмэгтэй хүн. Дэлхийн түгэнд цорын ганц хос Нобелийн шагналтай эмэгтэй хүн баггүй. Тэгээд 2 өөр төрөлд. Тэргээр бас ганцхан баг. Мань хүнээс өөр хүн 2 удаа Нобелийн шагнал авсан дэлхийн түгэнд 4 хүн байгаа. Тэрний ганц эмэгтэй нь 2 өөр төрөлд 2 өөр одоо чинь физикийн Нобелийн шагнал авчаад дахиад дараад хэсэг хугацаанд дараа дахиад физикийн Нобелийн шагнал авсан хүмүүс байдаг байхгүй. Гэтэл мань хүн физикээр авчаад тодорхой хэмжээний дараа химээр авсан. Тэгээ Marie Curie болохоор одоогийн цацраг итгэх гэдэг зүйлийг олж нээсэн хүмүүсийн нэг. Тэгээд өөрөө бас цацраг итгэхтэй хорлонд ороод нас орсон. Энэ хүмүүсийн амьдралд одоо тэгэл рентген ингээл өдөрт бидний амьдрал хэлж байгаа одоо нөгөө хамгаалтын хаалган дотор ингээл гарах марах те рентген байна, атомын цэцгэлгааныг үйлдвэрлэж байна те. Энэ бүхнийг бол хийсэн хүмүүсийн. За Нобелийн шагналыг та маш товчхон үзэгчд маань тайлбарлаж байна. Би тэгээд Curie-гийн гэр бүлийг дуусгах. Тэгээд охин нь бас дараа нь Нобелийн шагнал авсан. Бас цацраг итгэхээр чиглэлээр Нобелийн шагнал авсан. Тэгээд хамгийн бага охин байгалийн шинжилгээ ухааны хүн биш байжгаад 1960 онд UNICEF-ийг үүсгэн байгуулсан. Одоогийн хүүхдийн санг үүсгэн байгуулад тэгээд тэрүүгээрээ их тайвны Нобелийн шагнал авсан. Тэгээ ер нь бол тэдний гэр бүл бүгд Нобелийн шагналтай. Тэгээ одоо мэдгүй Францтай. Тэгээ одоо Curie-гийн гэр бүл өнөөдөр Францд ингээд байдаг л бах тий. Тэгэхээр яг энэгээрээ болохоор маш их онцлог байгаамаа. Тэгээд Нобелийн шагнал бол Альфред Нобель гэдэг хүн одоогийн динамитыг бүтээсэн хүн. Тэсрэг бодисыг. Тэгээ тэрүүгээр асар их орлого олсон. Тэгээ тэгтээ нөгөө энэ эрдэмтэн маань болохоор өөрөө болохоор анх бүтээгтээ ингээд өөрийнх нь хийсэн бүтээл энэ олон хүний аминд хүрнэ гэж бодоагүй. Ер нь бол уул уурхай тэсрэг бодис бүтээхээр зориод бүтээсэн байт юм билэ. Тэгээд ихтэй тэрийн явсараа дайн цэрэг дайны юмнаар илүү ашиглаа ингэ явцсан. Тэгээд тэрэнд маш хүн харамсаад тэрэндээ сэтгэл санаагаар гутраад тэгээд яг нас орохтой мань хүн бүх олсон хөрөнгөө Шведийн Нобелийн сан гэдэг сан байгуулад жил болгон физик, хим, ангаах ухаан, их тайван, за нөгөөх нь юу лээ тав дахь нь эрүүл мэнд ч лөө. Одоо түрүү хэлсэн тий. Энэ шинжилгээ ухаануудад нэг ширхэг бүтээлээд ингээд шагнал өгдөг байя гэд санаачлаад ингээд явсан. Тэгээ Нобелийн санг нь сүүлд нь Шведийн эзэн хаан бас дэмжиж одоо ингээд өгдөг болж байгаа. Тэгээ Нобелийн шагналын комисс гэдэг тусдаас том хүмүүс үүдэг. Тэгээд жил болгон Нобелийн тухайн жилийн агуу бүтээлүүдийг ингээд
Нобелийн агуу шагнал бүтээлүүдэд тий Нобелийн шагнал шагнал олгодог байгаа тий. тий. Тэгээд яг хоо энэ дээр бас би бас нөгөө дээрээс яриад байгаа юм. Монгол улс Нобелийн шагналтан байхгүй. Тэгээд Нобелийн шагналтан тай болохын тулд бид нэр сайлаа бэлтгэр саваа бэлтгэх хэрэгтэй байгаа. Одоогийн татврын тухай хуулиар бол Нобелийн шагналтан 1 сая долларын шагнал өгдөг байхгүй. Аваад ирвэл хувийн орлогоолтод авах гэдэг байгаа байхгүй. Тэгээ чинь бид нар чинь Нобелийн шагнал авбал ямар шагнал урамшуулттай байх юм бэ? Одоо чинь Олимпийн авраг авсан хүмүүс чинь ирэхээр нь татвар шагнаад ингээд тодорхойдог шүү дээ тий. Төрөөс ингээд татвар төлнө мүлнэ гэдэг. Дэлхийд дээр бол Нобелийн шагнал нөгөөт нь болохоор филд медаль гэдэг 2 филд медаль нь математикийн шинжилгээ ухаанд өгдөг. Тэр 4 жил нэг л хүнд өгдөг л том шагнал л та математикийн. Тэгээд шинэ энэ шагналыг Монгол хүн авах юм бол эх орондоо ихээр урамшуулна яах юм. Монгол улсын гавьяат тамирчин гэдэг шиг Монгол улсын шинжилгээ ухааны гавьяат өгөх юм уу үгүй юм гэдэг юм айгүй тодорхой байх хэрэгтэй байдаг. Тэгээд бид нар тэн дээр бас салбараараа л ажиллах хэрэгтэй байна л та ер нь. Тэгэхээр Монголоос одоо ирээдүйн Нобелийн шагналтан одоо төрөхөд одоо өөрийн зүгээс бас оролцож яваа юм байна те. За тэгэхээр одоо нөгөө эцэг эхчүүдэд хоёлаа одоо ингэж дэмжих хэрэгтэй юм байна гэд ингэжсэн. Тэгэхээр одоо нэвтрүүлэг маань төгсөх байгаа учраас хоёлаа энэ телевиз үзэж байгаа ирээдүйн Монголын Нобелийн шагналтнуудад хандаж юу гэж хэлэх вэ? Эцэг эхчүүд нь хандаж хэлэхэд бол хүүхдэд нь хандаж хэлдэг шүү дээ. За хүүхдүүд нь би бол хүүхдүүд дандаа хэлтий. Тэгээд тэрний үхэр сониуч бай, хин нэгнээс бити ич тий зоригтой бай. Юу хиймээр хүсэж байгаа тэр юм зүгээр л зоригтой хий. Тий. Тэгээд манай энэ шинжилгээний наадмын бүтээлд оролцсон хүүхдүүдийг сургуулийн бус хүүхдүүд шоолсон бас нэг жишээ гарсан. Тэгээд би сая хүүхдүүдэд хэлж байгаа. Ялагч хүн бол дандаа л урагшаар явдаг. Одоо тэмцээн уралт гүйлтийн наадмаар бол чинь хамгийн урд явж байгаа хүн хоошоо харах хэрэггүй шүү дээ. Урагшаагаар л хараад гүйлтээ тий. Тэрэндээ адилхан үзэн ядагч хүмүүс бол юу ч хийсэн үзэн яд. Шоолн өөлн тий. Ялагч хүн бол урагшаа хараад явах хэрэгтэй. Тэр хойно байгаа хүмүүстэй бити тоо. Урагшаа хараад өөрийнхөө өмнөсөн сонирхож байгаа юмыг эрх чөлөөтэйгээр дуртай баяртайгаар хийчих. Тэгээд тэр хүмүүс үзэн ядна байна хамаагүй. Тийм болохоор хүүхдүүд маань өөрийнхөө хүсэж байгаа, зоригж байгаа юм аа хүснээрээ хийгээд ард нь гараад тэгээд ялагч байгаарай л гэж хүсэж байгаа. За эцэг эхчүүдэд хандаж эцэг эхчүүд нөө хүүхдээ өөрийнхөө нь байлгал гэж хүсмээр байна. Зарим хүүхдүүд эцэг эхчүүд нөгөө хүүхдээ одоо дэлхийд л байдаг л жишээ л дээ. Тэр нөгөө өөрийнхөө хийж чадаагүй юм хүүхдээр хийх гэдэг кейсүүд байдаг тий. Гэтэл хүүхд чинь хувь хүн тэр хүүхд юу хийхийг хүсэж байгаа тэрийг зоригтой хийлгүүлээл тэгэл ард нь гаргаал тэгэл эцэг эхрийн зүгээс дэмжиж болохоор юу вэ? Дэмжээл явал та тий. Тэгээд чиний хүүхэд бол жишээ нь дэлхийн хамгийн гоё хүүхэд байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр хүүхдтэйгээ хайрлаад тэгээд зөв ухааруулад зөв хайрлаад зөв дэмжиж ингэ явах нь л эцэг эхний үүрэг гэж би боддог. Тэгэхээр эцэг эхчүүдийн үндсэн үүрэг бол өрөвхт аж аргалтай байлгах, аюулгүй байлгах, хайр инэрлэр дутаах гүйцэтгэх бол эцэг эхний үүрэг. Тэгээд тэрийг үргээ тултал нэгээрэй л гэж үзмээр. Ямар гоё юм бэ? Би уул нь өөрөөс чинь одоо ингээд асуултууд одоо бүр зөндөө байгаа байхгүй юу? Яагаад жишээ нь та одоо яг шинжилгээ ухаанч хүн, салбарын хүн хүүхдээ яаж шинжилгээ ухаан дуртай болгодог, яаж хүмүүжүүлдэг те гих мэдчлээ айгүй олон асуултууд надад байна. Гэвчийг одоо нөгөө юм гэдэг дандаа хугацаатай байдаг үзэгчтэй. Тийм учраас одоо манай нэвтрүүлгийн цаг маань төгсөж байна. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэг яг шинжилгээ ухааны салбарын тухай бид хоёр ярилцлаа. Тэгээ бас нөгөө өдөр нь ч гэсэн маш гоё таарч байна. Яагаад гэвэл өнөөдөр Монгол бархлын өдөр. Тэр дундаа одоо Монгол хүүхдүүд маань өөрсдийн хийсэн оюун ухаанд сэтгэх үйт бүтээлээрээ маш олон энэ одоо шинжилгээ ухааны science fair үзэсгэлэн уралдаанд оролцож бас ингэж явж байгаад нь би бол хувьдаа бол маш их баяртай байна. Дээрээс нь Монголын одоо ирээдүйн Нобелийн шагналтуудыг бэлтгэх тийм ээ энэ үйлсэд маань ингээ гар бие оролцоо санаачлаад ингэж сайн дураараа төрийн бус байгууллага ингээд ашигын бус ингээд ийм зүйл хийгээд явж байгаад миний болон Монгол үзэгчдийн зүгээс өөрт чинь маш их баярлалаа гэж хэлмээр байна. Нэвтрүүлэгт бас өргөдөж оролцсонд баярлалаа. Баярлалаа. За ингээд эрхэм хүнд үзэгчтэй TM телевизийн мэдлэг подкастын маань 2 дахь дугаар инхүү өндөрлөж байна. Энэхүү нэвтрүүлэг одоо дугаараараа та бүхэндээ одоо Монголын шинжилгээ ухаан, дэлхийн шинжилгээ ухаан,
манай Монгол ирээдүйн хойч болсон хүүхдүүдийг шинжлэх ухаанд яаж бид нэр дэмжлэг үзүүлэх үү? Яаж тэр шинжлэх ухаанд дуртай болгох тэ? Энэхүү одоо энэ Монгол хүүхдүүдийн авьяас бэлэг чадвар маань ундрагшгүй, дуусшгүй гэдэг талаар ярилцлаа. Маш бэлэгдэлтэй дугаар боллоо гэж бодож байна. Нэвтрүүлэгт өргөдөн оролцсон гэртээ туршийн өвсөн байгуулагч Алтан гэрэл зочиндоо маш их баярлалаа. За баярлалаа. Ингээд дараагийн дугаараар уулзцгаая. Тийм телевиз мэдлэг подкаст.